सिद्धार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा चढ़ते सूरज सा तेजवान वो कीर्तिमान ओंकार भरे जब कूच करे थर थर कांपे आसमान वो राजपुत्र वो शूरवीर पर्वत को भेद दे उसके तीर शांति का स्रोत करुणा की धार निर्झर झरे मन से अपार वो राजपुत्र वो शूरवीर पर्वत को भेद दे उसके तीर है शाक्य वंश का वो तारा जगमग है जिससे जग सारा सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा Аливаа дайчин элд зэвсгээ адислуулж байхдаа багтлыг мэдэрдэг. Харин дайчны гэргийн тулдаанаас эргэн ирэхин айдас өврлөх хүлээдэг. Хатан минь. Надад тэгтлэх санаа зовох хэрэг юу вэ? Би байлдааны талбарт ганцаараа байхгүй. Миний хүү надтай мөр зэрэгцэн явна. Хуралдаа тулааны төлөвлөгөөг нь ихэд сайшаасан. Хүү хаан вэ? Хон тайж өөрөөр юу ч хэлэлгүй морин унаад явсан. Явсан гинэ. Өнөөдөр би дайлаар мордохыг хүү мэдэж байгаа юмсан. Яагаад ганцаараа явчих вэ? Та бүх санаа зов. Тулааны төлөвлөгөөнийх нь нэг хэсэг байх. Би охин тэнгэрийг ялаад ирээрээ. Дэвдат. Чи дайнд мартахаас өмнө ээжтэй нэг юм амал. Юу тэр вэ? Өнөөдрийн тололдаанаас шагжаа ухсааны дайчид ялсныг сонсохоос гадна өөр нэг сайхан мэдээтэй ирээсэй гэж хүсэж байна. Ямар сайхан мэдээ ээжээ? Хунтайж Сиддартын амиа алдсан тухай мэдээ. Ээж минь. Би танд тодорхой хэлсэн. Би Сиддартыг башир аргаар хороохгүй. Гэхдээ хэрв тэр дайны талбарт дайсны занганд орвол би тэрнийг аврахгүй. Гэхдээ дайны талбарт хун тайж Сиддарт байхгүй л яах вэ? Юу гинэ? Бүгд тэрнийг өглөөнөөс хойш хайж байна. Хаан угааг нь мэд хүн алга. Шүдэн хаманч туга! Хаманч туга! Хаманч туга! Хаманч туга! Хаманч туга! Хаманч туга!
Седарт унтаж ирж ирв. Хараахан ирээгүй хаантаа. Яах бодолтой явсан бол. Эренгүүт нь над мэдэг дээр. За хаантаа. Хаан Прасанжити амрыг айлтгая. Шүдодон хаан цэргийн хамт Габилаваас туугаас морджээ. За тэр Шагжаа удмын номхоршгүй бардамнал өөрсдийн л хөнөөндөө. Одоо бидний хэнч зогсоохгүй. Бид Шагжаа өвгөг ертөнцийн хөрснөөс арчиж хаяна. Эрхэмдээдсэ Кошалын цэрэг манайхаас дэндүү олон юм байна. Прасанжит энэ дэнд хамаг байдгаа дайчилсан бололтой. Тэгж жанжаа. Яцгай. Дөөмин Шагжаагийн бүх хаад цэрэгтэйгээ цуглав. Тэдний ихэнх нь энд байна хаантаа. Үлдсэн нь нар хивийн хамтад энд ирнэ. Гэхдээ Колягийн хаан Дандпанагийн цэргээс бусдна. Хаан Дандпаны Тон таагүй юм болсон хаантаа. Раханы мөрөн их үерсний улмаас гүүр нурсан байна лээ. Тиймээс манай цэрэг мөрнийг гаталж чадахгүй төрсөн. Гэхдээ та бидгийн санаа зовоо. Манай цэргүүд чинь гүүр барьж байгаа. Гүүр бэлэн болохоор манай цэрэг ирчихнэ. Явцгай. Манай цэрэг миний тушаалаар л хөдлөн эрхэмдээдс минь. Бандул. Ягаад Шагжаандар актыг барихгүй байна? Магадгүй тэд манай их цэргээс сүрдээ зүрх нь мохоо үсттэй. Элд хийх гэж төмөр хайлуул суугаа да. Эрхэмдээцээ. Манай торшул ийм мэдээ авчирлаа. Хаан Шүдодоны хүү Хунтаж Седарт дайны сургаар сүүлээ хавчаад зугтжээ. Тэр эмзэг камт тэгнэ. Тийм болоод л зугтсан байж таарна. Бүгдийн бутнэр гэж хүйс тэмтэрнэ. Хунтаж Седартын тулдааны төлөвлөгөөний дагуу маргааш өглөө бид Прасанжитийг нарийн хөндөд бидэнтэй тулдахыг дуудана. Бэлтгэлээ сайн базаагтун. Бүгд товлсон газараа байрлсан байх ёстой шүү. Хунтаж Седартаас сураг байна уу? Өршөөр хаантаа. Хунтажийн тухайд ямар ч мэдээ алга. Эрхэмдээдсэ Хунтаж дэргэд байхгүй ч бидэнтэй байгаагаас өөрцгүй лээ. Учир нь бид тэрний тулааны төлөвлөгөөг хэрэглэнэ. Өнөөдөр их орчин болох нэ. Байлдааны талбарт чухам юу болж байгаа бол? Ража. Сэтгэлээ байлгах хэрэгтэй. Амита. Тэд Седартыг олоо болов. Ямар ч зураг чимээ байдгүй. Хэнд ч хэлэлгүй. Өгдөөгүй яваад өгсөнд нь сэтгэл их зовж байна. Хаан хүүгээрээ их бахархдаг.
Эхэн бэцээ. Лошика. Хунтайчийн талаар сураг байна уу? Алга хатантай минь. Худлаач болов. Тийм гэж болгосон. Яаж би танд худал хэлэх юм бэ? Миний дуусан мэдээ болохоор үнэхээр сэтгэл түгшмээр. Юу гэнэ? Ямар мэдээ? Лошика хэлээч. Шүн Яасан гэж Лошика? шүн хунтайж анх удаа хүн өхийг харсан байна. Үний хатанта чана надад ингэж хэлсэн. Тэр кошод ээлж бал дээр хунтайжийн нүдэн дээр амьсгал хураахыг харснаа ярьсан юм. Тэгээд амьсгал хураасныхан дараа хунтайж ингэж хэлсэн гинлээ. Би дайныг зогсоох болно. Би дайныг зогсоо. Тэгж хэлээд тэднийг орхиод явсан гин. Көтөл. Ямар балагтай юм бэ? Бидний олон жилийн хүчин зүтгэл хумхийн тоос боллоо. Анита, та мэдээгүй бах. Бид хунтайжид үхлийг үзүүлэхгүй тулд хамаг байдгаараа л хичээлээ. Чадах чинээгээр л хүний үхлийг нууж хаалаа. Тэнгэр минь. Хаан олж мэдэх юм бол юу болдог болоо? Тайвширч үзмэн гала. Бүх зүйл сайхан болно. Санаагаар уналгүй сэтгэл өдрөгөө Пража. Сидартад муу зүйл тохиолдохгүй. Юу бандууд? Дээш хардаа хантаа. Энэ манангаар халахлан шагжаагийн зэрэг уулууд гарч байна. Агтаач чав. Агтыг буулдад аваад явсан хантаа. Юу? Тэд дайны агтыг барьж бидний тулаан дуудлаа. Дайтгаас өөр зам үлдсэнгүй. Бүгд бэлдээд. Манан ашиглаад тэднийг элдэн хөөн. Ямар ч уул биднийг зогсоохгүй. Маринда урагшаа. Дайчин ир. Хунтайч тэв дад алдар шиг. 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 आरती उतारो श्री राम रघुवर की राम रघुवर की श्री राम सियावर की राम रघुवर की श्री राम सियावर की आरती उतारो श्री राम Та ариун өргөл гэж бодоод хүртээрээ. Өчигдрөөс хойш ээж та хоёр юу ч хийдсэнгүй. Харин чи юм идв үү? Өөрөө юу ч идээгүй ч намайг идээч гэж гуйж байгаа юм уу? Би чамд ямар байгааг ойлгож байна.
Гэхдээ чи намайг сайн мэднэ. Хонтаж Сиддарт хаан хоёрыг харахаас нааш миний хоолойгоор хоол давахгүй нэ. Өөр зүйл цатаарлгүй. Хааны төлөө залбирч эсэм минь дэргэж ирэхийг л тэнгэрт даатхан суун. Эрхэм дээдсэ. Би Гошаадын цэргийн жанжин банд бол байна. Танаа тал санал тавихаар ирлээ. Манай дайны актыг тавьж явуул. Гошаадын эрхэнд орхоо хүлээн зөвшөөрвөл Гапилаваас доо амар тайван орших болно. Эсвэгөөс тайтад билд. Бид зэр зэвсгэн гайхуулах гэж энд ирээгүй. Шагжанаар чам мэтэн чаа гэсний зоргоор эргэжигдэг номхон хонин сүрэг биш шүү. Та том индүүч. Харин ч хоныг заантай зүүрэлдэг чинь их индүүрэл. Хонин сүрэг битгий хэл өчүүхэн шоргоолж зааны чихэнд ороод галзууруулчихж дөнгөдгийг. Тайтад билд вандуул жанжан. Эсвэгөөс та нар дайны акта зүүдэндээ харна. Сая би юу харваа? Би энэ дайныг зогсоох ёстой. Гапилаваас дугийн дайчтай. Тэнгэр бидний гэвэг. Та бидний хувьд энэ тэмцэл их аз завшаан болж байна. Энэ бол хаан тулсынхаа төлөө нэг төртөгөр амиа өргөх үйл хэрэг юм. Дайсныг мэгдүүлэн сандаргаж хатан зөргөө харуулагтун. Хайр найргүй хандаж Ухаамунхаг Фрасанжитад Шагжагийн хаан тулс руу дайн өдөөснийхэн шанг хүртэхэн зүйтэй. Тэнгэр бидний гэвэг болтугай. Шагжаудныхан мандтугай. Хаан тулсынхан төлөө урагшаа. Хаалтан. Шагжагийнхан сайн төлөвлөжээ. Тэд тэр толгод дээр байлж. Харин бид энэ доор байна. Бид толгод руу давтлах ёстой. Дараад!
Хаан Дандпаны гошоодын зэрэг ийм байдлаар тулдвал манайх ялхан дамжиггүй. Яасан эрдэж байх юм те. Тэд уулууд мацж чадахгүй ч бидэн дээр сумын мөндөр буулгаж байна. Хараач. Шажин давуу байлаа тун удахгүй ялдна. Тэд манай дайчдыг хороож барахгүй. Хардаа тэдний эсрэг үсээ сулж байна. Цэргүүд нь чаргатаж доош умцааж байна. Мандууд над харгуудын зогсоо. Бушууд Мэдээ эзэнтэй. Мандууд! Мандууд! Мандууд чи буруу газараа иржтэй. Дэвдат амьд байгаа цагт чам шиг амтэн толгодыг эзэж чадахгүй. Тэгэхээр чи дэвдат байх нэ? Чи хунтаа цэдэгтээ ялагдсан гэсэн. Өнөөдөр би чамайг дийлнэ. ядаглаа хүлэн зөвшөөр шүдэдан. Эцбөгөөс би хайр найргүй толгой хүчин цавчиж ноход хоолно гэж мэдж. Чи эцгийнхээ үгийг сонсдгүй юм байна. Санжит. Тэр чамд ойлгомжтой хэлсэн байх ёстой. Шүдэдэн хаанаас өөр хинтээ ч болов тулдаж болно гэж хэлсэн байх ёстойсэн. Гэсэн хэдий ч чи том алдаа хийлээ. Бодий чи хөтлөн. Абитотан эзэнтэй хаантанд учрал чилээж бид хорон бүрд хүний алдаж харин дайсны хүч нэмэгдсээр байна. Тэдний хэрэгшээд орохгүй бол хорвогийн хөрснөөс авчигдах нь. Дайчин хідэж хулжихносгүй Дандпаны. Тулаан дуусгаас тааш би ядагдаад хүлээхгүй. Мандууд! Ава, бид хамт туслах ёстой. Хоёул хамт очив. Муу монгол бид Прасанжитийн гараар могоо энэ дээр тулаад заяв. Чи өтөр түргэн миний өмнө өвдөх сөхөрч хорвогийн тоосыг хөдөлгөж явъя гэж амьгүй. Тэгвэл амиг чинь өршөөй. Юу ч болсон чи миний тушаалыг дагахтаа дагна Прасанжит.
Миний толгойг аваач. Би элдээ алдсан нь чиний аз боллоо. Эсбөгөөс. Тэр хэм бэ? Хаантан. Хонтай Сидарт байна. Кошоли хаантан. Одоо намайг тушаал өгөх төдийд эдгээр зан танаа цэргийг хормхон зурт талхалах болно. Танаа цэрэг бүслэгдсэн. Зэр зэвсгээ хайцгаа. Чи түрүүхэн надад юу гэсэн бэлээ? Одоо би чамд хэлье. Ялагдлаа хүлээн зөвшөөр. Эсбөгөөс Бууч өгснөөс тулалдаж байгаад үхсэн минь дээ. Хонцгоо. Дэмгүй хүмүүсийн цусыг урсгахаа бож. Хэрхэд хинэрхэлээр зогсоо. Юу хочих юм бэ? Дайнаас хинч хизээч юу ч хожоогүй. Дайн үжин ядалтыг л үлдээдэг. Та нар мэднэ. Дайнд ялсан тал гэж байдгүй. Энэ бол хүн төрлөختний эсрэг гэмт хэрэг. Ялсан байлаач зовж шаналдаг. Дайнд аль аль тал нь зориг дэрчүүдийг алддаг. Хөгжлийнхөө хичнээн их жилийг алддаг билээ. Ямар учраас тэмцэлдэн вэ? Харин нутгийг эргэшээхийн тулд уу? Би амиа алдсан чамаагүй хунтаач минь. Алдар нэрээ явж сэвтүүлэхгүй. Тэгвэл та бидэнд энэ ацын шалаанаас хэрхэн гарахыг хэлж өгөөч. Таны алдар нэр өчүүхэн ч сэвтэхгүй. Цус русгахаа болцгооё. Энэ дайныг эцэс болгоё. Тэгжил бид нүгэлт үйлээс ангиж ирнэ. Тэгвэл надад хоёр улсынхаа нэр хүндийг хадгалж үлдэх нэг шийдэл байна. тэр чин тэгээ юу юм? Надад нэг санал байна. Ямар санал вэ? Бид цэргүүдээс нэг гарамгаа дайчныг сонгож цэцмэргийн сорж үзнэ. Байгонсон дайчны талыг ялсан тооцно. Шагчаагийн дайч зөвшөөрөх үү? Үгүй. Хэзээ ч үгүй. Бид дайнд ялсан эзэнтэй. Би зөвшөөрье. Ингэж болохгүй хаантан. Бид ялж яваад ялагдахгүй дээ. Дайснаа дарах ховор сайхан завшаан эзэнтэй. Та санал тавьсан болохоор хариуд нь би байг сонгоно. Зөвшөөрч байна. Ба юу байх вэ? Таны бас миний толгой. Хаант засгийн дээд бэлэгдэл бол титэм.
Өнөөдөр тэтэм бидний бай болог. Та бид хоёр тэтэмээ саялж өмснө. Бидний цэргүүдээс мэрэгэн харваач байг харвах ёстой. Байг онцлог харваачийн тал дайнд ялах болно. Зөвшөөрч байна. Гэхдээ чи ихний бай болно. Хунтайч Сидарт. Чи миний тэтмийг зүү. Энэ чи мунхаглал. Чи амиа алдаж мэдэн шүү дээ. Өнөөдөр олон хүн амиа алдлаа. Дахиад нэг хүн үхэн л биз. Хэр би энэ дайнд ялвал олон хүний амийг аварна эцэг минь. Би таны тэтмийг өмслөө Кошогийн хаантан. Одоо манай цэргийн мэрэгэн харваач тэтэм рүү харвна. Тэгэхээр хэн харвах вүлээ? Та бол манай цэргийн ном сумаар хамгийн мэрэгэн харвдаг дайчин ах минь. Би танд бүрэн итгэж байна. Чамайг аз түшлэх хүмүүн. Чи тэтмийг бус Сидартын толгойг л харвах хэрэгтэй шүү. Дэвдат. Шагжаа нарын бахархал. Зэрэг хүндэтгэл чиний гарт байна. Өнөөдөр чи овгийнхан бахархал болно. Эсбөгөөс биднийг шившиг тутгана. Наадах чи миний ангийн олз. Би амийн аварсан болохоор энэ миний шүү.
Шагжаа угсааны дайчид ялсныг сонсохоос гадна би чамайг өөр нэг сайхан мэдээтэй ирээсэй гэж хүсэж байна. Ямар сайхан мэдээ хийж вэ? Хонтайч Сидарт амиа алдсан тухай мэдээ. Шагжаа нарын бахархал эр зэрэг хүнд итгэл чиний гарт байна. Чи тэднийг Сидартын толгойг харуулах хэрэгтэй. Өнөөдөр чи овгийнхоо бахархал болно. Facebook-оос биднийг шивших болно. Монтаж тэмдээд манцтугай. 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 Шагжааг манцтугай. Шагжааг манцтугай. Шагжааг манцтугай. Шагжааг манцтугай. Кошодын хаан Прасенжит. Одоо таны ээлж. Мэргэн харавлаа. Мондгэр. Бандууд харваач. Таны тушаалыг биелүүлээгүйг минь өршөх хантан. Би тань руу хизээж харуулж зүрхлэхгүй үлээ. Та намайг хүсснээр шийтгэж болно. Би таныг харуулж чадахгүй хантан. Харваж чадах дайчин байна уу? Энэ тэдмийг онох зоригтой дайчин байна уу? Эрхэмдээдсэ. Хаан хэдий зоригтой байлаач түүний хүч чадал зэрэг дайчт нь байдаг. Би ядагдаж та яллаа. Айзгэн Хаантан энэ манай дайсан. Тиймээс бид дайсныхаа толгойг өвтөр түргэн авах ёстой. наад илдэ буулга. Санж байна уу? Хэдхэн хормын өмнө надад элд тулган сүрдүүлж намайг өмнө өвдөг сөхрүүлж байгаад амиг уухыг хүссэнд би агшин зурч чамайг цаазалчих чадна. Гэхдээ хувь заяагч нь тэр нэгэн хүн шийдэх болтугай. Бидэнд энэ дайнд ялалт авчирсан гавьяатай нэгэн хүн байгаа. Сидарт чи яах хүсэлтэй вэ?
Өршөөж амийг хилтүүлье. Чи юу гоо? Дайнаа зогсоож дайснаа өршөөе. Баста Прасанжит. Шагжаавга гарамга дайчдыг хэрхэн хүндхийг мэддэг. Аав тань Маха Кошод хаан агуу дайчин. Би эцгийг тань хүнддэг учраас амийг ч нөршөөлөө. Хаан тан дайчны зарчимд явж нийцэхгүй. Бид дайсныхаа толгойг цавч хэрэгтэй. Аль эсвэл гэмдэнд хорих ёстой. Эцэнтэй. Өстөн дайсандаа итгэж болох уу? Биднийг дайлаар мордуул яах вэ? Одоо маргаж байх цаг биш ээ. Бид бүгдийг хуралдаагаар шийдэх болно. Надад хэдэн болзол байна, Прасанжит. Сонсъё. Танах дайны төлөөсийг төлөв. Мөн манайх руу хязгаарч довтлохгүй гэдгээ амал. Тийм ээ. Би андгааж байна хаантай. Дахиад дайдахгүй учраас би Прасанжит танаас нэг юм гуйж болох уу? Миний аим алдар хүндээс бусад юу ч гуйж болно. Надад бүх тэр зэвсгээ өгнө үү? Би бүгдийг авч явна. Хөнөөлт таны зэр зэвсэг дахиад хүний амьд хүрэх ёсгүй. Тэрэг зэвсгээр яах гээ? Би бүгдийг хайлуулж дээр нь ийм захиас сийлнэ. Альва дан хизээч сайнаар төгсдөггүй. Алтан ам амгалан бүхнийг авч чаддаг. Асрал хайрл амгалан авчирна. Хунтайч та шагжаа бүгтээ онцгой юм. Надад тантай дайсгнах сэтгэл төрөхгүй байна. Хунтайч Сидарт манд тугай. Манд тугай. 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 Энэ бол бодит эрзэргийн түүх сонсож Сидартын түүхий Энэ бол бодит эрзэргийн түүх сонсож Сидартын түүх